үндэснийх баяр наадмын тасалбар авах заавар. Та өөрийн гар утас болон компьютераас наадам цэгийн сайтад нэвтрэнэ. Хэрв та бүртгэлтэй бол нэвтрэх хэсэгт өөрийн бүртгэлээ оруулан нэвтрэнэ. Хэрв шинэ хэрэглэгч бол бүртгүүлэх хэсэгт нэвтрэнэ. Бүртгүүлэхдээ гар утасны дугаараа оруулан баталгаажуулах хэсэгт дарснаар таны гар утсанд 4 оронтой код ирэх ба кодыг оруулан баталгаажуулах дээр дарна. Дараах мэдээллийг үнэн зөв бөглөнө үү? Хүргэлтийн мэдээллийн хэсэгт тасалбар хүргүүлэн авах боломжтой хаяг байршлыг оруулна. Дэлгэцэн дээрх анхаарах зүйлстэй танилцсан худалдан авалтаа хийхийг зөвлөж байна. Тасалбар захиалах хэсэгт дарснаар үндэснийх баяр наадмын суудал сонгох хэсэг гарч ирэх бөгөөд нэг хэрэглэгч хамгийн ихдээ 2 тасалбар авч болохыг анхаарна. Суудлуудын байрлалаас шалтгаалan тасалбарын үн ялгаатай учраас суудлуудыг улаан, цэнхэр, ногоон, ягаан өнгөөр ялган харах ба өөрийн сонгосон хэсэг дээр дарж игнээ болон суудлаа сонгох боломжтой. Баруун талд таны сагс харагдах ба суудал сонгож дуусаад худалдан авахыг дарах ба нэмэлтээр танд авто зогсоолын эрхийг санал болгох болно. Та зогсоол авах шаардлагатай бол тийм, авах шаардлагагүй бол үгүй гэсэн товчийг дарж цааш үргэлжлүүлнэ. Авто зогсоолын эрх нь 3 өөр төрөл ба өөрт тохирох хэсгийн зогсоолыг сонгох боломжтой. Та тасалбаруудаас сагсалж дуусаад үргэлжлүүлэх хэсэгт дарна. Дараах хэсэгт тасалбараа хүргүүлэн авах болон Монгол шуудан салбараас очиж авах гэсэн сонголтыг хийх боломжтой. Хэрв та очиж авах сонголтыг хийсэн бол өөрт ойр байрлах Монгол шуудангийн салбарыг сонгох юм. Төлбөр төлөхдөө QPay эсвэл Social Pay гэсэн сонголтоос өөрт тохирохыг сонгон төлбөрөө төлнө. Мөн та суудал сагсанд хийснээс хойш төлбөр төлөх хүртэл 1 цагийн хугацаанд таны сонгосон суудал хадгалагдах ба хугацаа хэтэрсэн тохиолдолд таны сонгосон суудлууд дараагийн хэрэглэгчдэд сонгох боломж нээгдэнэ. Танд баярлалаа.